За сайн уу. Сайн уу. Жөргөө юу вэ? Доороо хурд явлаа. Татлын зураас өрөөд буцаад наашаа уурч. Хойшоо. Шот. Петро, назад шот явшоо. Зяа өнөөдөр сайхан заалан тоглолоо. Харин тэглээ 3 пар. Эхний пар ч. Манайх бооцоо авцсан тий. Үгүй л Бооцоо өгөн шүү. одоо шилжүүлүүлчих юм уу? Баг яахлаш. Гар өрсөн үн баг яахлаш. Заалан тоглоод бас хөл сарах өнөхөр гоё шүү бас. Дараад нэг сонголт хийгээд авчихаар. Танаас ч тактиктай шүү. Баярлуулан гомдооч. Эхний вар тудлаа хожиж ирсээ буцаж өгөө. Хоёрдугаар вартаа тасраа байцтай. Гуравдугаар адилхан явж ирсэн. Манай хамгийн жижигхэн тамирчин, залуу тамирчин. Тэлмэн чи одоо хэдтэй вэ? 18 хүрнэ. 18. Хэддүгээр ангис болоод тоглосон? 6 дугаар анги. Яг да би бас 6 дугаар ангис тоглосон шүү дээ. 6 дугаар ангиас би чинь одоо үндсэндээ орог хэдэн жил 40 жил болох ч. Тэгэхээр дунд нь та тасраг. Дунд нь жоохон бизнес хийж явах үедээ нэг жоохон тасарсан тэгэл. Хэдэн жил бодоорой. Юу, би юу? Чи одоо дүүргийн шгшээ юу лээ? Дөрөв шиг. Дүүрэг шээ болсон юм уу? Тэгээ Баянгол дөрөв шиг шээ. Хэдгээр ангид болсон? Бас 8 дугаар ангидаа юу? Тий, 8 дугаар анги. Чи яг л адилхан байгаа. Дунд нь одоо бизнес эхлээд байгаа. Одоо яашаа өгнө үстэй. Тэгээ одоо яашаа. Дунд нь ясаа? Дон яачсан шүү дээ. Яг тоглоод 1-2 жил болж байгаа карантинлсэн шүү дээ. 2 жил карантинлаад. Тэгээ 9-өөс Тэгээ 9-өөс нэг гайг болсон шүү дээ. Би 2007 онд насан туршид улсын аваргад орж анх улсын аваргын медаль авч ирсэн тий. Тэгээ дараад нь чи 10 онд одоо Наяч ирэл Алтан Барс волейболын клуб байгуулъя гэл. Яаж илээд гэж чинь. Анх уулздаг та орчин дээр орж тантай уулзаа. Тэгээд та чинь ерөнхийдөө за би ерөнхийдөө энэ спортоор хүүхэд тагсаа явсаа гэдэг. Бас гүйц дуусаагүй ажлыг бас байсан. Тэгээд одоо хүмүүс боломжтой болоо. Стилгүй хэмжээний спортоос хэмжээ баг гэдэг. Тэгээд анх тэгэж байгуулаад Алтан Барс гэдэг чинь яг одоо биш нэ ховд чинь Алтан Монгол Алтан улсын дунд Алтан нут гэж ярьдаг. А Барс гэдэг чинь манайх чинь гэр 5 бартаад манай эхнэр хүү 3 хүү эхнэр бид Алтан Барс гэдэг ижил нэрвчээсэн дээ. Ах тэгээ наа яах чи нөгөө яг тань дээр орчуулсан. Ордон дээр үрээд иргээд энэ үчирээс амьдралдаа пижак өмч үзээгүй баг. Таарах пижак баг. Нэг юм. Тэгээд амьдралд орсон шүү дээ. Тэгэл гарч ирээл яриа гэл гарч ирсэн. А болцсон шүү гэдэг. Тэрнээс хойш 15 15 жил болчихжээ. ер нь тэгээд бид нар чи одоо анх зорилгоноо битд чинь аваа санаж байгаа. Тухайн үед чи багууд бол их зүйтэй байсан шүү дээ. Их ч одоо эрэгтэй орнод 5 баг байсан юм. тий ноён харах тэгэл уурхаачин Тий, ирчим. Дөрүүдээ. Тэгээд бид нэр та санаж байгаа анх бид нар чи одоо ерөнхийдөө лиг чинь тухайн үед чинь дандаа намхан тамирчтай байсан шүү дээ. Тэгээд ерөөсөө өндөр хөгжил байдаг намхан усч ур чадвар сайтай. Тэгээд МБТ ярилцаа за ер нь зөв өндөр хөгжлүүдийг шинээр гаргаж ирнэ гэдэг дандаа өндөр хөгжлүүд авсан. Яг үндэ ихэд тухайн үед одоо бид нар 14 он цуглуулсан одоо энэ гаа орчил энэ намжаа тий хаад энийг гүйцэх өндөртэй баг одоо байхгүй баг жигдэх өндөртэй тийм баг. Одоо Алтан Барсын гол анх санаачилсан манай Наяа байж байна клубын анхны тамирчин мөнх хоёр тийм ээ 15 жилийн ахмад тамирчин хамгийн жижигхэн тамирчин чи чигсэн Алтан Барс эхлэв. Би өмнө жил 8 сарын 24-нд. Жил гарантаа 8 сарын 24 гэдэг өдөр юм уу тий? Дараалтаар орж ирсэн тий. Сонгож олруулалтаар орсон уу тий? Оо зөө. Драфтын номерыг сонголоо.
Драфтын номер 1-ээр сонгогдсон шүү дээ. Од гэж байгаа шүү дээ бас. Караш ихтэй гэж. Манай чуулгач чинь бас хамгийн хөөрхөн байсан чинь шуулгаж хөөрхөн залуутай болсон шүү дээ. Жахаас яваад байна. Чи жалтаа барс хэдэн жил болчихоо? Би ч одоо 18 онд анх өдөөнөөс орж ирээд. 18 онд анх өдөөнөөс ойтон болж орж ирээд. Тэгэл нам руу н орсон шүү дээ. Тэгэхээр ч одоо 7 жил. 7 жил болсон байх шүү. Бас утсан байх шүү. Газал Би ч одоо 15 жил, 13 жил. 13 жил. 12 15 жил. 13 жил болсон байна. Тэгвэл яг ингээд тасралтгүй 15 жил болсон лигийг баг ер нь хэрэг байд юм бэ? Яг ингээд тасралтгүй ингээд дэмжээд яг тасралтгүй лигт ингээд тоглоод явж байгаа шүү дээ. Тэгээд манайх ч онцгой бас юу штэ. Эрэгтэй ч бас биш штэ. Эмэгтэй багтаа. Тэгээ ахмадын багтаа эдгэрчүүд өсвөр бүгд байгаа шүү дээ. Сая чин та чинь тэгээд насан туршид улсын аваргаас аваргын алтан медаль анх удаа авлаа тий. Анх удаага авлаа. Хичнээн мөнгөтэй юм. Мөнгө бол нэлээд хэд байгаа. Залуучдын улсын аваргаас бас хамгийн олон аврагтай тий. Бас бүх орд түмний спортикадаас бас аварга авсан тий. Тэгэхээр энэ бол энэ волейболын бүх төрлийн улсын тэмцээнүүдээс аврагыг авцсан байж тийм ээ. Одоо ганцхан лигийн авраг төвтэй байгаа. Яг лиг гэдэг нэртэйгээ нэрслээс хойш. Үндэсний лиг. Клубүүдийн хавар намрын авраг авцсан. Тэр чинь бол лиг л гэсэн үг шүү дээ. Лиг гэсэн үг. Тэгээ одоо энэ жил 15 жилийн байгаа сайхан тэмдэглээд хамтдаа тэгээд залуучдын улсын аваргыг Алтан Барс клубын нэрмж болгож хийх гэж байгаа тийм ээ. Бид та бас нөгөө Ховд аймгийн волейболын холбоог авч авсан штэ. Тэрний үчинд одоо юу гэдгийг Ховд аймгийн бас олон жил тасарсан медалыг түүхэндээ байгаагүй амжилтыг гаргаж ирлээ штэ. Эдгэрчүүдийн эмэгтэйчүүдийн аварга 19 онд. Ерөөсө Ховдоос ч улсын аварга болж эмэгтэй баг төрүүлж түүх байхгүй. Анхны тамирчдаас ч бол за мөнх өргөл бол байна. За мөнх хоёр ингээд одоо олонтой шүү дээ. Төвшин төгөлдөр. Сайхан Баатар. Сүүлийн үед анхаа намжаа. Одоо ингээд бас сууж штэ. Чи хизээ одуулах гэж байна. Хичээндээ. Чи амар караш амар од биш юм уу? Гайгүй. Сая өөр ангагийн насан туршид улсын аваргад очиод наачи 7-8 караштай болсон ирсэн. Тийм үү? Миний мэдж байгаа шүү. Мэдгүй хийж байгаа мэдгүй. Чуулгач залуучтай улсын аваргаас үнцэнтэй тоглогч MVP. Тэ сүүлийнхаа 23-т дараад нэг MVP авсан. Өмнө нь 20 онд нэг алт аваад 22 онд мөнгө аваад 23 онд аварга авсан тий. Бидний үед чинь залуу. Би одоо сая 21 болсон шүү. Монгол 92 гэдэг нөгөө 21 аймгийн нөгөө 71 төгсөлтөөр тэмцээн болдог шүү дээ. Тэндээс сая бид нар мөнгө авсан дарханд болсон тэмцээнээс. Тэнд би шилдэг холбогч болсон. Нодны анхныхаа тэмцээнд манайх аварга болсон. Тэн дээр би бас MVP болчихсон. Үнцэнтэй тоглогч. Үе дотор байж байгаа юм шиг тийм. Боо MVP юм би байна. одоо Орсон тэмцээн болгоноос медаль авч яасан. Өөрсөлднөөс. Марч сая бүх насны гэж Ахмадын бас аягүй одоо аврах. Ахмадын шиг 5 удаагийн аврах шүү дээ. Ахмадын 15 удаа Ахмадын баг бас байгуулагдсан шүү дээ. Анхны аврах хизээ. Анхны 15 онд мөнгө авсан. Тэгээд 16 онд дархан тоглоод аврах авсан. Ахмад дээр бас 5 удаагийн 5 удаагийн авраг 3 удаагийн мөнгөтэй байлоо чинь баг 10 жил болж байхад лав 8 медальтай. Үнэхээр гоё спорт шүү волейбол бас тийм. Одоо волейболын спортын хөгжилд жоохон хөв нэмэр оруулж л байна. Тэгээд жоохон чихлгүүдтэй ч 15 жил тасралтгүй ийм олон насны ангилд 90 юм багаар ингэж лигийн хэмжээнд ингэж баг авч явдаг ховор шүү. одоо хөдөө гадаа хаач явсан хүн болгон волейболын үг барайл волейбол тоглож идэг. Хамгийн их одоо нэг тоглогчтой спорт байсан. Сая бас нэг бахархмаар зүйл боллоо шүү дээ олоост. Одоо тэрний юу гэхээр сонио бас хэллээ шүү дээ тий. Одоо нөгөө саксны үндэсний Америкийн үндэсний саксын бөмбөгийн холбооны одоо Леброн, Каригийн хэмжээний тамирчинтай Монгол тамирчин сая тоглолоо шүү дээ. Габет гэдэг Францын тэр чин олимпийн аварга өнөд өгч байгаа. Габет тий. Тэгээд Нишида гэдэг одоо дэлхийд аяар од болж байгаа. Энэ хоёрын эсрэг хангалт тоглолцдог шүү дээ. Тий энэ бол яг саксаар харьцуулах юм бол нэг тийм л Хангалчин бас миний туслах байсан. Их хурлын гишүүний туслах. Манай хангал одоо од болж шүү. Суур бас гадаг шиг тоглож байна. Суур байна. Солонгост 3 байна. Баярсан. Орхон яаж нэ? Тоглож байгаа гэсэн шүү дээ. Байгаа гэсэн. Та хоёрыг зураг авахулсан байсан шүү дээ. Биш тэр зургаа би гаргаж тавья. Та ч яг тэр үе чинь за энэ хоёр од болчихоо гэдэг. Тэгээс зураг даруулчих гэж хэлсэн. Яг тэр чинь гаргаж тавьад гоё болох гэдэг шүү дээ.
남자는 2 м 6요. 6 7 амар өндөрлөлт. чиний өндөр хэдэн? 95. 95. Чи яг өснө үү? Одоо өссөн шүү дээ 10 жилийн хүртэл юм ч одоо тий. Одоо яаш сайгаа шүү. Тийм ээ. Нэг битми байвал өсчихгүй. Боломжийг ашиглаж шүү дээ. Хахан тийм шиг багтаа ингээд хэлдэг байлаа гэж. Манай Барсынхны онцлог нь бол юу шүү дээ. Аюу сурлах сайтай бүгдээр мундаг. Одоо Мөнхбаяр Монгол Улсын их сургуульд төгссөн. Энэ Монгол Улсын их сургуульд төгссөн. Чуулга Мойс. бас Монгол Улсын их сургуульд төгссөн. Анхаа мойс. Анхаа мойс төгссөн. 15 жилийн хүрээнд одоо ингээд 80-х үедэд одоо ингээд яриад байгаа шүү дээ. Тэгээ 12 сард үндсэндээ нэг өргөтгсөн нөгөө шинэ жил маягийн юм ахий. Тэгээ нэрсээ ингээд битээр ингээд гараа суужсэн чи яг клубээр дамжаад нөгөө дээд зэргийн тэмцээн уралдаанд орсон эрэгтэй эмэгтэй тамирчтай нийлүүтэй гараад 500 орчим тамирчин байж шүү. Алтан Барс клубээр дамжсан. 500. Тэгээд 500 волейболчин бэлдсэн байна шүү дээ. Яг одоо эд тоглож байгаа үндэсний дээд лигийн эсрэг тоглож байгаа багууд байгаа шүү дээ. Тэдний одоо дээр үеийн хүмүүст одоо дасгалжуулагч нар болсон байгаа байхгүй юу? Шигшээ багтаа дасгалжуулагч хийж, лигийн яг үндсэн байхын алхах дасгалжуулагч нар хийж байгаа байхгүй юу? Волейбол спорт тэгээд чамд ямар өгөөж өгсөн бэ? За би бас энийг олон хүнд хэлдэг юм аа. Тэгээ волейбол тоглож эхлээд ер нь бол би ч бас 5 дугаар ангиас хойш тоглосон. Одоо бас нэг 10 гаруй жил болж байна. Тэгээд ер нь бол тэгээд аль юмдаа ингээд тууштай явахыг л их сурлаа да. Тууштай ингээд одоо би ч одоо эхлээд маш олон одоо сэлгээнд явж ирлээ шүү дээ. Одоо 8 жилийнхаа бараг нэг 5 жилтэн сэлгээнд явж байгаа. Тэгээд тэрэндээ би чи одоо бас тэгээд нэг 8 жилийн дараа ингээд яг үнцэнтэй тоглож болтлоо. Явсан баа. Тууштай. Хэрвээ сэлгээнд хайцсан бол дууссан шүү дээ. Харин тэнийг явж байна. Тэгээд ер нь бол волейболоос их тууштай байх амьдралдаа тууштай байх тэр зан чанарыг сайн сурсан болоо. Тий. Газар ирнэ гэж боддог. Манай Алтан Барс клубын нэг онцлог байгаа. Ер нь бол хүмүүжлтэй яг одоо энэ шиг мундаг тамирчин дандаа од болох гэхээс илүү ер нь бол нэлээд хүмүүжлтэй тамирчин, хүмүүжлтэй хүмүүсийг бэлддэг юм болоо гэж би бас нэлээд боддог. Тэр нь тэгээ буцаад эргээд ажил амьдрал дээр бүгдэнд нь л хэрэг болдог баг. Дандаа л ер нь тэгээд муу явж байгаа хүн гэж би бас мэдэхгүй байна. Тэгээд бүгдээрээ л ажил дээрээ өөрийнхөө цогцох нэмээсэн дээр бүгдээрээ амжилттай сайн явж байгаа шүү дээ манай. Давхраш. Оо хизээ ирсэн. Хизээ ороод иж чинь байнга хоцрох юм аа бэлтгэлээс. Юу вэ? Азарнат. Сэний ил дээрсэн. Тэчгүй. Юу хийж ир? Хөөхнө гэж хийж. Би хөөхнө хийгээл. Өөртөө мангар ихтэй. Хамгийн өөрхөн ихэр ингэж байна. Нэг дэм байх шүү дээ. Зөө үстэй. Атаа дэрч. Давхрын волейбол спортоор хичээлээд ямар хөө өргөөчтэй юу гэж яа яаж боддог вэ? Би юу? Би бол одоо нэгт бол зүгээр хүнтэй харилцаа. Ер нь хүмүүжил гэх юм уу? Тэр л намын сайн та гэж. Тэгээд ер нь уулзсан бол илүү ямар хүмүүжлтэй хөвгтэй. Миний жижиг хөвгтэй гэж бодож байна. Надаа юу бэлтгэлтэй ингээд дуртай л ирдэг гэх юм уу? Юм уу? Ачаа уур амьсгалан ч гоё. Тэгээд бэлтгэл их орчин ч гоё. Ингээд бүхэн бүрддэг. Одоо тэгээ өөрийгөө л дайцлаад байвал хангалттай хөгжиж газар. Энэ амар сүүлийн жинзигийн үеийн хүүхдүүд амар итгэлтэй, өөртөө итгэлтэй. Яг бодож байгаа юм аа яг пат гэж хэлдэг. Харж байгаа үстэй одоо даваач одоо эхлэн. Одоо энэ сүүлийн хараач. Тэгтээ бас амар даруулгатай байх. Би царайлаа гэхдээ энэ байх нэгт. Бас хүмүүжлтэй. Хөшөө хүмүүжлэхгүй намайг мартсан байна да наачаа. Чи нүдний шил зүгс таахгүй. За тэгээд залуучуудын улсын аврал сайн бэлдэнэ одоо. 16-наас эхэлнэ тийм ээ. Араас нь юу болох вэ? Эдэрчүүдийн улсын аврал. Эдэрчүүдийн улсын авраг. Одоо энэ тэмцээнүүдэд сайн бэлдээ. Энэ залуучуудын улсын аврагч Алтан Барсын нэрмж болж байгаа. 15 жилийн ойгоо тэмдэглэнгээ бид бас залуучуудын улсын аврагыг нэрмж болгож зохион байгуулж байгаа. Ингээд одоо нийт үзэгчтэй, нийт одоо волейбол спорт сонирхогчтой залуучуудаа Алтан Барс клуб байгуулснаас 15 жилийн баярын мэндийг бүгдээрээ хүргье.
хамтлаг болчих. 3 2 1 бас